Танд бусдаас нухаар хүнд хэцүү асуудал тохиолдсон уу? Та хин нэгнээс айж ичиж амьдрдаггүй. Та хин нэгнээс сэтгэл зүйн асуудлаар тусламж авмаар байна уу? Та яг юунаас айж ичиж амьдрдаг вэ? Та гайхалтай, сонирхолтой, асуудалтай, адал явдалтай амьдралаар амьдрсан хүн үү? Та хин нэгэнд буруутгагдах ёстой хүн мөн үү? Та мэргэжлийн сэтгэл зүйчтэй өөдөөдөөсөө хараад ярилцаж сууж үзсэн үү? Бүгд таны буруу гэж үздэгч таны хувьд зөв байсан. Танд тэр үед өөрөөр яах ч боломж байгаагүй. Боломжтой гэж бусад хүмүүс үздэгч ямар ч боломж байгаагүй. Хүн нэг удаа буруудаж болно. Нэг насаараа буруутан байх ёсгүй. Та үзэж туулсан амьдралаа хэн нэгэнд сэрэмжлүүлэх болгож ярихгүй гэж юу? Хинч буруу байдаггүй юм. Бид хүн яг ижилхэн л хүн. Хайрлагдах ёстой хүн. Оройн төвгүйцтэй Channel 11 телевиз хүний л амьдрал ток шоу нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр би маш хэцүү хүнд сэдв авсан. За магадгүй энэ сэдв эрчүүдэд хамаагүй юм шиг, эрэгтэй хүн ярих хэрэггүй юм шиг, эсвэл ирэхгүй ч юм шиг юм сэдв. Гэхдээ нөгөө талаасаа бодвол энэ бол яалтчгүй айл гэр бүлийн амьдрал, гэр бүлийн хувь заяа, дээрээс нэмээд гэр бүлийн аз жаргалтай шууд хамаатай сэдв. Тийм учраас өнөөдөр зочныг би авахар шийдсэн. За манай өнөөдрийн зочноор надтай хамтран хөтлөхөөр Ласанте эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмнэлгийн захирал Зоригт Баатрын Болормоо өргөдөн оролцож байна. Өнөөдөр сэтгэл зүйчийг оруулаагүй. Сэтгэл зүйч гэхээсээ илүүтэй. Тэгэхээр Болормоо бол миний мэдгээр энэ сэдв дээр бол хангалттай том сэтгэл зүйчлэлтэй энэ сэдв дээр маш сайн гарсан, энэ сэдв дээр маш сайн ярьдаг, нүгрэ чиг алдартай ийм одоо эмэгтэй байж байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн зочин болвол эмэгтэйчүүдийн сэдвэр гэж хэлэх юм уу та тий миний хувьд бол. Гэхдээ би энэ сэдвээс эмээгээд айгаад яваад байсан ярмааргүй ч юм шиг сэдв санагдчихсэн боловч яалтчгүй энэ бол гэр бүлийн аз жаргал, хожим хонь бас өрөө хүүхэд хань ижил тий тэгээд энэ өнөөдрийн энэ эмнэлгийн байгууллагуудын мөнгө олох гэсэн аимшигтай арга хэлбэрүүдийн нэг болчиход байна. Эмнэлгийн байгууллагуудад би үйлчлүүлдэг, эмнэлгээр ордог, үйлчлүүлдэг. Гэхдээ яг үннийг хэлэхэд бол энгийн иргэд үргэлж эмнэлгийн байгууллагуудын мөнгөний хэрэгсэл хохирогч усаар байдаг. Жирийн нэг ээж аавын маань одоо би ээжийн жишээн дээр жирийн нэг одоо зүрхний цусн одоо зүрхний хагалгаанд ороход стент 50 гэжсэн. Энэ стент нь өөрөө хүндрэл өгөөд нас орчих чинь. Гэтэл тэр стентийг эмнэлгээс биш одоо хувьяасаа хувийнхын зүгээс шахсан ч байт юм уу. Эсвэл одоо эмнэлэгт одоо тэр хувийн эмнэлэг гэдэг буюу хувийн үйлчлэгийг авахын тулд мөнгөтэй хүмүүс эмчнэрийн хохирогч болсоор байна. Одоо өдрийн зочин маань ч гэсэн бас л нэгэн хувийн эмнэлгийн за тэр тусмаа одоо эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайханд дотоод гоо сайханд анхаарал тавьсныхаа төлөө одоо буюу тэр бүхний сурталчилгааг одоо хамгийн зөв гэж ойлгосны төлөө бүх насан туршдаа хохирч болчиход байгаа ийм эмэгтэй байна. За тэгэхээр би уучлаарай таныг би одоо танилцуулаад нэр ус хэлээд явах уу те. Зочин нэвтрүүлгийн зочны хувьд мэдээж бас одоо танаас өөрөөс энэ бүхэн юунаас эхэлвэ гэдгээс болоод яриа эхэлчих те. Энэ бол одоо зочноос асуултад төр хүлээж байгаа уучлаарай. Үзэгч та бүхэн зургатнаасаа хүүхдүүдэд холдуулаараа энэ бол нэмэх 21 сэдв байж байгаа. За дээрээс нэмээд бага насны хүүхдүүд бол огт хамаагүй сэдв. Мэдээж өсвөр насныханд бол маш их хамаатай. За ер нь бол манай эмэгтэйчүүд бүгдөө маш анхааралтай сонсоо бас энэ үр хүүхдүүдэд залуу охтуудаа залуучуудаа бас энэ ийм болцшгүй эмнэлгийн сурталчилгааны аюулуудаас одоо сэрэмжлүүлэхийн тулд үзээрэй гэж уриалж байна. Ингээд за таны ярианд ор. Энэ бүхэн юунаас эхэлвэ? Юу яасан л та найз манай нэг найз нэг эмэгтэйчүүдийн бэлгийн уруул багасах нэцэлт нэг эмнэлэгт орсон гэдгийгсэн. Тэгээд чи бас ингээд чи аягүй зүгээр юм бэл л шүү дээ. Миний аягүй гойсон тэр аягүй сайн ч байсан. Ингээд надад тэгчилсэн. Тэгээд тэр зөвлөгөөнийхэн дагуу би бас очиод эмнэлгээр нь очиж үйлчлүүлээ, шинжилгээ өгөө, зохиох шинжилгээнүүдийг бүрдүүлээд үзлэх хийлгээд одоо ийм бэлгийн уруулаа багасгахыг гэсэн тийм бис ажилбарт орох тийм цаг товлсон. Чухам яагаад орох болсон? Тэр тийм хэцүү байсан юм уу? Хүндрэлтэй байсан юм уу? Асуудал үүсдэг байсан юм уу? Гэхдээ ямар нэгэн асуудал үүсдэг байсан зүгээр яг тэгэл яг хөдлөө үүснэ гоё болох юм болов л гэж бодлоо. Жоо бэлгийн уруул жоохон тийм том унцсан жоохон тийм харалцсан байдаг гэсэн ер нь бол
Тэгээ тэрийг бас ингээд ер нь бол ингээд гадаадын сайтуудаас үзээд тахад бол багасгаад тэгээ пластик мэдсэл жоохон гоо зүүн талаас арай ингээд цэвэрхэн гоо үзэмжтэй болтой гэдэг. Тийм талаар л тийм бодлоор л ингэсэн. Гэхдээ ер нь бол тэгж бодоод ингээд тэр мэдсэлд орсон байхгүй. Тэгтэл тэр эмч маань болохоор өөрөө за яг энэ бэлэн уруулыг багасгахыг давхраас нөгөө хилүүний ярьсгээд нөгөө эмэгтэй хүний хилүү гэдэг чинь нөгөө мэдрэг хэрэгтэн гэдэг одоо манай их мэдж байгаа штэ. Тэрийг бас ингээд давхар сайгаад өгөх юм бол илүү гоё ингээд таашаалтай илүү гоё болтгоо гэж давхар энийг ингээд хамтраад одоо хамтдаад энэ бэлэн уралтай цуг багасаад ингээд хилүүний арсаас хойж өгвөл гоё болтгоо гэхээр би тухайн үедээ ямар нэгэн эрсдэл байгаа юу гэдэг эмчээс асуухад эмч бол ямар ч эрсдэл байхгүй тэгээ зөндөө олон хүмүүс ингэж хэлэгдэг зүгээр гэж надад хэлсэн. Тэгээд би шууд тэр дарууд нь ихтгэл өө гоё болчих юм байна. Яг л нэг амар нэг сүртэй юм гэж бас бодоог байхгүй юу. Тэгтэл одоо нөгөө мэдцлийн дараахад өөр дагавар тий мэдцлээс ингээ гарч ирсний дараа маш амар дүр зураг намайг хүлээжсэн. Яг л нөгөө нэг нэрмдэглүүлсэн юм шиг тийм мэдрэмж авсан байхгүй өөрөө тий нэг эв болчихоо яач вэ гэ тий тухайд энэ ч бол намайг тайшруулаад за энэ бол зүгээрээ ингээ хавдсан байна. Тэгээд одоо хамаа хавдар нь буугаад тэг ирээд хэмээн байдалтай орно чи жоохон хүлээж одоо энэ бол түмэж мэдцлийн дараа бол хүн болгон л иймэрхүү асуудалтай нүүр тулгарна гэд хэлжсэн. Тэгэхээр бэлгийн гэхээс үзэгч та бүхэн зөвөр ойлгоороо би бас мэдээж нэвтрүүлэг дээр сөрөг комментууд их орж ирдэг. За би бэлгийн уруул гэдэгтэй адилхан одоо хамраа өндөрлүүлэх, уруултаа гээшхуулах тий. За тэгээд одоо юу гэдэг эмэгтэйчүүдийн бүхэл төрлийн мэс засал байдаг. Энийг бол тухайн хариуцж байгаа эмнэлэг маш найдвартай зөв хийхгүй бол ёстой бодоолдог те. Гэтэл ийм төрлийн мэс засал маш их байдаг. За зүгээр эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд дээр нэ бэлгэрхтнээ томруулах, татуулах, за тэгээд гэл шахуулах, силикон шахуулах, вазелин шахуулаад сүүлд нь өвчүүлээд гусуулаад бүр насан туршдаа тэр бэлгийн ажлаа хийж чадхаа байхаар ийм хэмжээний одоо эд эрхтнэрээ оролдох тохиолдол байдаг л да. Тэгээд энэ нь юу буруутай юм бэ гэж харагдаад байгаа юм бэ гэхээр тухайн нөгөө эмч нарын зөвлөгөө мөн болох гэсэн арга за дээрэс нэмээд сурталчилгаа одоо 70 группүүдээр амар их явж штэ одоо чи эрэгтэйчүүдийн дунд жишээлбэл 70 группүүд явдаг чи эрэгтнээ ингээд томруулж болно яаж болно гээш хулж болно одоо маш гоё таашаал өгөн амар том болно яасан гэсэн татаад гаргаад ирмээр нэгэл те эмэгтэйчүүдийг болохоор одоо бас сайн ийм асуудал байд юм шүү дээ тийм үү одоо юу гэдэг тэрийн тийг ингээд гоё болгоно өстой гоё мэдрэмжтэй болгоно яасан гэсэн ингээл энэ чинь зүр сурчлагаа шүү дээ тэгээ тухайн үед тэр сурчлагаад хэр орцсон бай автсан бай тухайн үед сурчлагаанд ер нь бол баг найзынхаа зөвлөгөө тийм аа яг нь бол манай найз надад хэлсэн байхгүй юу. Тэрнээс би өөрөө ч нэг мэдээлэлгүй байсан. Гэтэ яг үүндээ бол нөгөө бэлгийн урал бол яг төрөлхийн угаасаа том байсан. Тэгээ угаасаа л ер нь нэг юундаа багасгандаа гэхдээ яг ямар имлэг вэ яах вэ хүү жоохон судалж л байсан би. Google-ээс хайгаал өөрөө мэдээлэл цуглуулаад. Тэгэхэд бол уншиж судалснаар бол бас тийм амар тийм эрсдэл бол байхгүй. Бас харцангуй гайгүй гэж үзчихсэн байхгүй. Тэгээд би ер нь бол гайгүй болцсон байх. За нэг гайгүй байхдаа нэг амар биш байх гэж бодоод тэгээд тэр эмэгтэйчүүдийн одоо том гэсэн бас л Монголдо том гэсэн имлэг байсан. Тэнд очиод зөвлөгөө аваад ингээд бол зөвхөн бэлэн уруулаа багасгах гэхэд л бас чи хилүүгээс хойвол ингээд нэмэлтээр ингээд баах юм хийгээд тавьсан байхгүй. Тэд нар тэгээд за үнэхээр л гоё болт юм болов уу гэл тэгэл итгэл яасан тэгэл өөр дагавар өөр нөлөө нь бол маш амар шигтэйсэн. За тэгээд хаалганд орсон. Ямар үедээ хаалгаа байсан бэ? Сая гарсан дөрөв. За хаалганд ороод тэгэд ямар болсон бэ? Одоо жоохон дэлгэрэнгүй ярих уу? Одоо үзэж байгаа маш олон хүмүүс байж байгаа. Ийм хаалгаа бодож сууж байгаа. Одоо юу гэдэг нь гоё болно, сайхан болно, таашаалтай болно энэ төргээд бодож байгаа. Зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр орох гэж байгаа, орохыг хүсдэг, орохыг мөрөөддөг, зүг зүгээрээс ирэхтнээ, эдэрхтнээ одоо гоё болгох гээд те оролдож сууж байгаа ийм хүмүүс зөндөө байж. Тэгээ Орсын дараа ер нь юу болсон бэ? Одоо бол нөгөө ил харагдах одоо бол бас нэлээд хугацаа өнгөрцөн болохоор ил харагдах шар сорин бол бүрэн идэрсэн л дээ. Тухайн үед яг хаалганы дараа айгүй хавцсан. Тэгэд маш их зөөртэй байсан. Тэгээ амар их өвдөлт ихтэй, зөөр ихтэй. Тэгээ яг юу хийцэн мэддэггүй амар оёод ингээд хайраад.
нийлүүлээд байцсан. Яг юу байгаа л тэнд одоо юу болоод байгаа юм. Тэгэхээр мэддэхгүй үнэхээр амар дүр зураг байсан. Тэгээ би өөрөө бүр гайхаад. Ер нь бол одоо хүртэл өөр бол байгаа. Яг л бэлгийн харьцаанд ороход маш хөвдөлтэй болсон. Одоо бүрийн баруун жис, баруун хувцас өмсгөд айгүй өөрөөдөж холоохдож өвддөг тий. Одоо хавдартай хэвэр гэсэн үг. Хавдар одоо нөгөө шарх сорин бол идэгцэн. Гэхдээ нөгөө нэг хилүүний арьс хитрхээс хойсноос болоод зовиртой л аа гэсэн үг. Байнгын зовиртой. Байнгын зовиртой. За тэгээд энийг гэр бүлд асуудал тулгарсан. Энийг гэр бүл чинь яаж ойлгосон бэ? Энийг бол тэгэл маш хүн дээр одоо эхлээл бол тийм үг л нэг гайгүй байсан. Тэгээ ер нь бол амар хүндлэлт болсон да манай гэр бүлийнхэнд. Иргэн тойрны өмсөж ч гэсэн тий ажил төрөлч гэсэн айгүй саад учирсан. Гэр бүлийн харилцаанд бол айгүй таагүй нөлөө гарсан. Таагүй гэдэг нь яг ямар нөлөө гэж болох вэ? Нөгөө нэг энгийн одоо нөгөө нэг хэвийн одоо бэлгийн харьцаатай байсан бол одоо тэр нь өвдөлтөй ураасаа болоод бэлгийн харьцаанд орч чадахгүй болсон. Тэрнээс болоод нөгөө нэг таагүй харилцаа үүсч эхлэж нэг зэрэг. Зүгээр байж их зүгээр байгаа юм уу зүгээр ойлгохгүй гэдэг. Уу яг нөгөө нэг бэлгийн харьцаанд дахиж одоо ороход одоо өмнөшөө одоо зүгээр идэвсэн бол дахиж бэлгийн харьцаанд орох бүртэл айгүй өвдөлттэй өөртөө. Таагүй мэдрэмж өөр төрдөг болсон байхгүй. Тэгэхээр одоо бэлгийн харьцаанд орох юм дургуй ч юм уу тий. Хүсэхгүй болсон. Хүсчихсэн ч гэсэн яг амар өвддөг. Ороход бол амар өвдөлттэй тийм. За би яг энэ сэдвээр явуулахаар айгүй муу яваад байна л да. Ягаад тэгэхээр нэгдүгээр хэрэгтэй хүн те тэгээд эмэгтэй хүнээс асуухаасаа санаа зовоодох юм. Тэрхийг үнд нь орж болохгүй те. Ер нь боломжийн танд өгсөн дээр бах те. Яг нөгөө гадаад байдлаараа харагдах байдлыг гой байлгах гад гэдэг ч байгаа ш тий. Хамгийн гол нь нэг юмыг л одоо аягүй сайн хөндмөр юм л да миний хувьд. Яг гадаад гой сайхан талаасаа түрүүний таны хэлдгээр нүд хамар одоо чих урал юу гэдгийг тий гадна хэрэгтнээ оролдож байгаа бол за тодорхой хэмжээгээр одоо эрсдэл хайрцангуй багтай. А нөгөө талдаа буцаагаад одоо хэвэн байдалд нь байлгах боломжууд бас их байдаг. А нөгөө талдаа ерөөсөө гэр бүлийн үнцийн нэмэгдүүнээ өөртөө итгэх итгэл гэдэг нь маань өөрөө юу вэ гэхээр энэ хурц хэрэгтэнтэй хамааралтай итгэлүүд айгүй өндөр хувь эзэлдэг. А тэгэхээр яг хоо эмнэлэг болгон эмч болгон бол тийм биш байгаа. А нөгөө талдаа мэдцэл болгон бас алдаа гарах байдал байхгүй тий. Яг хоо тодорхой хэмжээгээр дэлхийд даяар хийгдэж байгаа ч гэсэн за энэ өөрөө мэдцэл өөрөө хідэн хүн тутамдаа эрсдэл байгаад байгаа юм. Тэрийг аягүй сайн тооцоолоод эрсдлээс урьдчилан сэргийлэх одоо эрсдлийн менежмент гэдэг зүйлийг ягштал сайн баримтлаад тий үйлчлүүлэгчтэй өмнө нь зөв зүгээр ямар ч эрсдэл байхгүй. За зөв зүгээр улам гоё олно, илүү гоё олно ч гэдэг юм уу тий. Ийм өнцгөр ийм хандлага байдал бол бас эмчийн ёс зүйн этикийн хувьд бол айгүй онцгүй гэж харагдаж байгаа юм. А нөгөө талдаа одоо манай энэ бүсгүй маань хувьд хүртэлтэй бид нар одоо айгүй сайн бодож явах хэрэгтэй. Эрүүл байдлын маань эрүүл байхад л хүн аз жаргалтай шүү дээ. Ер нь эцсийн шатнд та тий эрүүл байхад л аз жаргалтай. Би эрүүлэл байгаа бол ямар нэгэн зүйл хийлгэх шаардлага байна уугүй юу гэдэг дээр айгүй сайн анхааралтайгаар тий эрүүл байдлыг илэрдээд байгаа юм л да. Одоо хуучин байсан хэвийн харилцаа руугаа ороход тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн зөвлөгөө авсан уу тий ярилцсан нөхөртөөгөө маш сайн ярилцаж ойлголцож байгаа юу? Өшөө бас зарим тохиолдолд бүр гэр бүлүүдийг одоо ээж аав бусад гэр бүлийн гишүүдийг хамарсан маргаанууд айгүйх гардаг. Тийм проблем маргаан бас гарсан уу? Гэр бүлийн маргаан ер нь хэр гарсан бэ нэрээ? Энийг одоо эртөө өнхөөсөө ойлгохгүй бол бас хэцүү шүү дээ. Хамгийн хэцүү энэ сэдвээ ер нь найз маргаан бол гарсан шүү дээ. Угаасаа гэр бүлийн хүнээсээ тусдаа амьдарч байгаа шүү дээ. Бүр гэр бүлийн харилцаал бүр ингэ салах сайрах дээрээ тулцаад байгаа шүү дээ. Ер нь бол. Тийм. Тэгээд өрчөөнд юу гэж уурлаж явах юм? Тэгээ яг тэ зүгээр байгаа юм а зүгээргүй болохлоо. Тэгээ ингээд одоо найз нөхдийнхөө ингээд ийм зүйлийг ингээд зүгээр хин шамдын юм зүйл үүсгэл амар маш их амар уурлсан л та. Би ямарч. Тэгэл яг уу гэхдээ бол би бол одоо нөгөө нэг бэлгийн урвал багасхад бол бэлгийн урвал тал дээр бол ямар нэгэн тийм зөвөр шаналгаа байгаагүй. Тэр нөгөө том байсан бэлгийн урвал багасаад ингээд гайг басан тухайн эмчтэй яагаад би гомдоод уурлаад ингээд яагаад гэхээр яг нөгөө мэдцэл эхлэхээс өмнө хэлүүний арьсыг ингээд сойно гэдгийгсэн байхгүй юу. Тэр хэлүү гэдгийг би яг тухайд өөрөө юу болохыг ч би мэдээгүй. Бэлгийн урвал угаасаа мэдчихсэн. Гэтэл одоо хэлүүний арьсыг чи ингээд сойхоор гоё болтой гэдэг.
За гоё л юм байлгүй дээ. За үнэхээр зүгээр л юм байлгүй дээ. Эмчил хэлж байгаа. Эмчил хэлж байгаа юм чинь гэж утсаахгүй. Тэгэл би чи өөрөө айгу өмнө хаалгаанд ч орж үзэж байгаагүй тий ингэж яагагүй. Тэг гоё л болчт юм байлгүй за гэл. Тэгэл орсон. Тэгэхэд л одоо нөгөө нэг бэлгийн уурал биш яг тэр хэлүү тал дээр амар их нөгөө нэг бэлгийн харьцаанд ороод ир чинь нөгөө нэг хитрхийн ингээс хойгтоод ингээ гараад ирчихээр амар өвдөлттэй. Яг ингээ бариу хувцас өмсгöd ингээ зөөртэй. Зүгээр л бариу хувцас өмсөд нэг удаан халахад суух зөөртэй байгаа юм чи бэлгийн харьцаанд ороход энэ чинь ямар байх вэ? Бүрл хэцүү шүү дээ чинь. Тэгээ нөгөө нэг Африкийн орны нөгөө амар уламжлалт байт юм бэл ш нөгөө нэг эмгтээчүүдийг багаас нь бэлгийн уруулыг багасгаад эсвэл тайраад ингээ шууд ингээ нөгөө нэг бутгаар ингээ тэг нөгөө хэлүүний ярьсан хэлүүтэй ингээ бүр авчт юм бэл ш. Яг тийм өөрийгөө одоо болгоцсон юм шиг те эмгтээ хүн биш болсон юм шиг тийм мэдрэмж төрсөн надаа. Тэр хаалганаас хойш яг тийм мэдрэмж төрөд байгаа шүү дээ ер нь бол. Тэгээ эмгэгтэй тэргээ хэлэхээр эмчтэй хэлэхээр юу гэх юм? Тэгэл яг хөтэ бүх хүүхнүүд л юм байт штэ. Бүгд орсон хүүхнүүд ерөөсө чи өөрөө ямар маягтай сүртэй юм бэ те. Ер нь жоохон ингээд үл ойшоосон гэх юм уу. Үл ойшоосон байдалтай тийж ландсан. Уучлалтгүйсэн үү? Яг уучлалт болохгүй. Дараа нь тавтан үзэлгүүд одоо иймэрхүү хоёроо би өөрөө ингээл маш их сэтгэл санаа маш хүнд байсан. Тэгэл өөрөө очиод үзүүлээл ингээл байнда очиод асуугаал ингэжсэн ирэх болгонд л тий. Эхлээл бол тайвшруулаад зүгээр болно чи ингээ жоохон хүлээ идгэртэл нь хүлээгээл тайвшруулаад явуулдаг байсан. Тэг үнэхээр хэдэн сар хүлээл үнэхээр идгэрчлээ. Үнэхээр гаднах нөгөө ойдл модл хийсэн нүдний идгэрчлээ. Хэдэн сар? Хэдэн сар тий. Хэдэн сарын чи идгэрч байгаа юм чинь. Тэр ойдл нь. Тэр бас хэцүү тэр нөгөө нөхөр чинь бас уурлах юм байна л да. Жи хэвэн байж итэлтэй хэдэн сар. Нөхөр бол тэр үе чинь чамааг өвдөж хавж байгаа мэдээж бэлгийн амьдрал байхгүй болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэр нь тэндээс уурлахаар хэлсэн үү? Тэгээ ер нь бол зүгээр л тэгэл мэдсэлт орол гараад ирээл ингэчлээ гэсэн чинь амар гайхал ойлгохгүйсэн л та мэдээж хэрэг. Яад ингэж яад юм дуу надаас асуухгүй ингэж байгаа. Чи яг хин чамд одоо жишээ нь энэ чинь ингэ том байна гэж хэлсэн. Хиний зөвлөөр чи ингэж байгаа. Гэлээр урсан л та. Өтгөн шигнээ гадагшлуулахад ямар хөө мэдрэмжтэй байсан бэ? Яа дээр л нөгөө нэг эцэслийн даруул мэдээж хэрэг амар хэцүү байсан шүү дээ. Ингээл бицсаал ингээл хүнлэр Тэгээ хоёр хугацаанд. Тэгээ яг ингээ бицсийг гэхээр ингээл бүх шахах сарвын өвдөөл тэгээ мэдээж хэрэг шээхэд ч гэсэн амар хэцүү. Яг тэр доор яг юу болоод байгааг бас өөрөө мэдэхгүйсэн байхгүй юу? Тэр амар. Тэгээ хэдэн сар 2 сар бол баг би ажил хийгээгүй гэртээ ингээд дэвтрийн дэглэм сахалтай юу ч хийхгүй ингээд байсан л та гэртээ зүгээр тийм. Яг одоо өөрийнхөө талаасаа сэтгэл зүгөө яг тухайн үед зүгээр тодорхойлоод хэлвэл за бас тэрийг даван туулахад те иймэрхүү кейсүүдтэй би бол маш их таарч байсан л та. Нөгөө олон төрлийн нэмэгтэйчүүдийн мэсцэлд орсон, сэтгэл гутралд орсон те өшөө бүр одоо нөгөө энэ кейсээ даван туулж чадахгүй, сэтгэл гутралаа даван туулж чадахгүй амиа орлох үйлдэлүүдийг хүртэл одоо хийж исэн юм олон нэмэгтэйчүүдтэй таарч байсан. Одоо магадгүй тийм. Ер нь сэтгэл готрал одоо нөгөө гэр бүл чинь саллаа тий. Гэр бүл салах тал дээр би бол тийж амар хэрэгтэй готраг үлдээ. Яг зүгээр байгаа идэрэхтнээ ингээд зүгээргүй яг өөрөө зовирт болчихор ч надад амар хэцүү байхгүй юу. Энд чинь ингээд насан турших гэж бодохоор бүр маш хамгийн хэцүү тэр. Хүн тэгээ нөхрөөсөө саллаа ч гэсэн дахиад нөхөртөө болж болно үстэй. Эсвэл одоо дахин шинэ харилцаа үүсгэж болно тий. Хамгийн гол нь би өөрөө ингээд зовиртой дахиад хизээч ингээд гоё таашаал авч чадахгүй тий өмнөшөө байж чадахгүй. Байнгын юм одоо өвдөл зовиртой байгаа нь надад өөртөө амар хэцүү. Тэгээ би өөрөө бас аяг судлаад ингээд үзэхэд дахиад одоо нэгэнт аваад тайраа тий хайчлаад авцсан арьс эд хэсийг бол нөхөн сэргийх одоо яг тийм төгс тийм ямар ч тийм арга байхгүй. Эртэн солиулах энэ юм байж болд юм уу? Асуусан солиулах гэдэг юм эргэтэнгээ солиулах гол биш л дээ энэ чинь. Яг зовиртой болцсон байл гэсэн үг байхгүй. Одоо ингээд хилүүд хуцсан арьсыг тэр чигт нь хилүүнийх нь арьсыг ингээд авчаар хилүү ил гараад ирнэ мэдээч тэр нь байнга өвдөлттэй байна гэсэн үг байхгүй. Хилүүний арьсыг дахиад ингээд нөхөд арьс суулгах ч юм уу тийм юм бол байхгүй. Тийм хаалга дэлхий дээр байхгүй гэсэн. Өөр дараа нь одоо энэ ажилбарт орсны дараа ямар эмч нарт ч юм уу тий хандсан бэ? Зөндөө олон юм л үзүүлсэн л тий харуулсан. Тэг яг тэ өөр эмчнэр бол мэдээч хэрэг гайхаал тэг яах гэж юм димтэй тий
яах гэж яг юу ерөөсөө өөртөө ч гэсэн аягүй үзэн харсан юм чулгал гайхчихсан. Тэгээд одоо юу илгэвдээ чи тасан цогцоос өөр юу аа эсвэл одоо хэлүү чинь тайрч авах юм уу яах юм те. Одоо яавал яг яахаач зарим эмчнэр бол өөртөө мэдгүй ер нь бол юм пластик нэцэл гэдэг бол яг сайн хөгжөөгөл юм шиг л шин Монголд бол тэгж л ойлгосон. Одоо тэр ажилбар хийсэн эмч бол энэ одоо хэвийн л гэж үзэгдэл гэж үзээд байна уу те? Ер нь бол тэгээд үздэг. Ийм өмнө тохиолдол кейсүүд байсан энэ төр гээд тэр талаар лавлаж асуух ч юм уу. Магадгүй өөртөө хийдэг юм аа хийсэн. Тэгээ наа чин зүгээр л гэдгийгсэн. Надад бол хэвийн биш байна гэд ингэхээр хэвийн биш байна гэхээр одоо тэгээд энд нэг тариа хийн, тэг нэг гэсэн нэг тиймэрхүү тайлбар өгдөг гэсэн. Үл ойшоосон тий айгүй ихтэй ядаргаатай энэ тэршээсэн чинь алахгүй яс тэр имлгийг ер нь би сэтгүүлч өв жоохон буруу юм арчиж боллоо. Тэгтэл эн чин хүний нэг насны амьдралыг балчгаар жишээлбэл эмчилнэ гээд хоруу хумсны чинь одоо яар шарах байл эдгэнэ гээд тэгснэ энэгээр нь тайраад авчихар ч юм уу тий шаардлагагүй нөхцөлд ч юм уу ингээд ингэчээр ер нь бол ясан дээр бол яг тэр нөгөө хилүүний арьсыг эмхтэй хүний хилүүний арьсыг сойх бол бүр ямар ч онц шаардлага байхгүй юм байна. Тэрийг бол зүгээр яг энгийн гоо сайхан нэмэгц засаж л ингээд энгийн имшил хийгээд байгаа байхгүй юу? Эмчнэр. Тэгээ ер нь тантай төстэй ийм үйлчлэгээ авдаг хэр олон хүн байд юм нэ. Одоо та ер нь энэ асуудалтай тулгараад одоо хэр хугацаа өнгөрөж байна? Одоо ер нь бол жил шахам болж. Тэгээд ийм асуудалтай олон байна уу? Яг ийм асуудалтай надтай адилхан одоо ингээд өвдөл. Энэ бол нөгөө эмхтэй хүний айгүй эмзэг сэтгэв шүү дээ. Хүн болгоно яриад ингээд ойлгох юм байгаа ойлгохгүй байгаа. Жишээ нь одоо над чигтэй хэлүү гэдэг юугаач юу игаач мэдэхгүй явж байгаа хөхт хүүхнүүд зөндөл байгаа шүү дээ. Гой болчдаг гэхээр нэгтгэл тухай үедээ заа заа. Эмчил гоё болно гэхээр нь тэгэл. Тэгэл яг хэр заас тэгэл орчиж байгаа. Тэгээд энэ дээр айгүй нухацтай миний талаас гарсан алдааг үл би өөр айгүй нухацтай авч хэлцэж үзээгүй. Эрсдлийг бас тооцоолоогүй. Яг ийм эрсдэл байдаг, тийм эрсдэл байдаг гэдгийг юм чинь дараад нь ингээ би уйлж унжаад гоншихнод ингээ тэв юм болчлаа ингэчлээ гэд хэлэхэд чи эрсдлийн хуудсан дээр гарын үсэг зураад тий. Тэгэхээр юу ч наа чинь таны хаалганд орохоос өмнө энэ дээр ямар нэг асуудал гарвал чи өөр хариуцэр гэсэн бичиг хэлсэн юм уу? Тийм гарын үсэг ер нь зурулжсэн. Гэтэ тэр эрсдлийн хуудсан дээр яг тэгээд ингээ зовиртой болчихно, насан туршийн зовиртой болчихно. Ингэсэн тийм бол байгаагүй. Ямар эрсдлийг хэлчихсэн нэр? Одоо бичгэн дээр бол яг мис засал гэдэг маань өөрөө эрсдэл айгүй өндөртэй. Энийг бол бас ер нь эмчнэр бол айгүй сайн тайлбарлаж өгч явах хэрэгтэй. Зүгээр ямар нэгэн байдлаар мис заслын эрсдэл тухайн хүний бие физиологиос шалтгаалаад бас үүсэж болно. Эмчийн одоо буруутай алдаагаас болж те үүсэж болно. Тийм надад бол мис заслын өмнөх би өөрсдөө их олон эмч найзтай. Би их олон хүнээр үйлчлүүлдэг. Гэхдээ шүмжил заавал байна шүү дээ. Бялтан гартай эмчнэрийг шүмжлэхгүй байх ёстой гэдэг юм угаасаа байхгүй. Мисаслын өмнөх гарын үсэг зурулдаг. Би одоо жишээлбэл зүрхний мисаслд орж исэн. Тэгэхээр ингэж байгаа. За зүрх бол зогсдог эргэтэн. За тэгээд нөгөө үхлийн заалттай да. Тийм учраас та ингэж гар ус зурх ёстой. Би юунд гар ус зурх юм бэ гэж чинь. Одоо ингэ өгчүүл хариуцлага хүлээхгүй шүү гэдэг юм дээр л гар ус зуруулаад исэн тэр үед. Одоо энэ өгчий шүү гэдэг. Тэгээд өгөхийн бол би орохоо боллоо. Та орохгүй гэж болно. Тэгэхээр би нөгөө өвчнөр өгүүлчихэд байгаа байхгүй зүрхний өвчнөр. Тэгэхээр үхлийн залттай шүгөө тэгэхээр дараа нь би өгчүүл нөгөө эмч хариуцлага алдсан шүү дээ. Тэгэхээр хариуцлага алдаад зүсгчээс нь одоо ингийн хамгийн бүдүүлгээр хэлэлдэж байгаа тэнийг байдлаар хэлчихэ. Халь зүсээ зүрхийн голоор нугаацсан байл гэсэн. Одоо би хариуцлагын юм дээр нь гар ус зурцсан одоо нөгөө үхлийн залттай юм дээр гар ус зурцсан учраас цаад эмч үл ямар ч хариуцлага үлэхгүй л болчихж байгаа юм. Гэхдээ бид нар эмчнүүлэг чинь нөгөө эмчнэрээ одоо чи аллаа тэглээ ингээд хилээд тахаар бас хэцүү. Гэхдээ л эмчнэрийн хариуцлага гэдэг юм чинь л одоо яг одоо энд ч гэсэн яригдж штэ. Тухайн үед ямар нэгэн байдлаар мисастыг зөв амжилттай хийсэн бол баярда талархал гарна гэтэл одоо буцаад ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхээр яг хэрч үед юм уу ингээд хариуцах эзэнгүү буух эзэнгүү болцоо. Одоо энэ хүн чинь нэг сая 100 мянган төгрөг төлөөд уг нь гоё сайхан болох гээд гадаад гоо сайхан дотоод гоо сайхан хоёр адилхан юм байхгүй да. Ер нь бол
Тиймээс гадуур агиалцал хөвсчөөд тэгээд доторх бандаж нь одоо юу гэдэг системэстэйгээ явж байгаа бол эн чинь нөгөө хувцсны хувьд те ямар ч цэвэрхэнгүүл хүн болчтой ш. Тэрнтэй адилхан би бол таныг буруутгахгүй. Ягаад тэгэхээр дотоод гоо сайхантаа анхаарад мэдээж ишээ илүү гоё болчвол хайны жилдээ ишээ илүү таалагдах те. Ишээ амьдралыг аль жаргалтай таашаалтай өнгөрөөх гэдэг утгаараа үзэж таа гэж битгий буруутгаар энэ бол хүн бүхний л нөгөө илүү хүсдэг аз жаргалтай илүү аз жаргалыг хань жилдээ илүү аз жаргал өгөхийг хүсэл байхгүй да. Гэхдээ энэ дээр ингээд алдаа гарчихаар одоо миний дургу үрээд байгаа юм бол буух эзэн буцах эзэн газаргүй байна гэдэг нь. Одоо та хариуцлага гэдэг юм дээр гар ус зурцсан учраас одоо та яаж зарлал дээр нэмнэ үү? Харин одоо та энийг би зөвшөөрж ирэх гар ус зурцсан тий. Чи эрсдлийн үцэндээ гараас зураастай гэлдэгсэн тий. Энэ нь бол тэр нөгөө нэг бэлгийн уруулч нь өөрөө айгу бас өөргөө айгу маш олон мэдрэлийн сэрэл хэрэгтэнд хэмлэн штэ тий. Тэгээд гаднах нэм бактериас ингээд хааж идэг. Яг одоо хаалгаар ярил одоо хаалгалт гэсэн үг байхгүй тий. Эмэгтэй хүний одоо бэлэг хэрэгтний хаалгана гэсэн үг. Тэр хаалгыг ингээд тайраа хайчлаад авчихаар тэр нэг онгорхоо байнга нэг бактери орж идэг ч юм уу тий. Байнга үрвсэл үүсч идэг. Тийм л болчихж байгаа байхгүй. Тэрийг бол одоо яг эмнэлгүүд бол айгу буруу одоо зурчлаад энэ бол гоё болдог. Гоё юм таашаалтай гоо сайхтай юм шүү. Тийм гоо сайхны мэдцэл энэ бол одоо ингээд үлэм гоё болдог. Гэх мэтчлэн одоо буруу сурчлагаа явуулж гин, сошиалар тэгж явуулж гин. Тэ өөртөө хүмүүст ингэж хэлж ингэж буруу мэдээлэл өгч байгаа нь айгу надад. Тэгээ эмч хүн суучаад энэ бол маш гоё юм ярихад итгэжчихэд байгаа юм л та хамгийн гол нь. Одоо намайг ингэдэж ш зүгээр нэг юм машин механик юу ч хамаагүй ярьснаа. Тэр нь миний огт мэдэхгүй сэтгэвхэр сэтгүүлч хүн байж юм мэдэхгүй байх тэгээд би заримдаа сэтгүүлч хүн гэхээр л ерөөсө бөөх юм нэггүй мэддэг хэвээр юм гэдэг хариулттай адилхан. Танаа эмнэлэг дээр одоо иймэрхүү кейсүүд иймэрхүү хохирлтой хүмүүс хэр ирдэг вэ? Ер нь бол маш бүр үнэхээр толгой дараалан 10 хүн тутмын одоо 5 6 яг иймэрхүү байдлаар зөвхөн яг хөө бэлгийн уруул хилүү те биш дахиад дотоод одоо нөхөрчгүй эргэтэндээ өтрээндээ хэрцэнгийн амсартаач байт юм уу те эсвэл одоо өтрээний булчинг одоо орчныг эзлэхүүнийг бариу олгох тийм зорилготой гэдгээр айгүй хэм ажилбаруудад хийсэн орсон. Тэр яг дотор нь юм шахчих юм уу? Тэгээд яг хөө мэдсэсэл хийгээд нарийсгаад ойцсон л байгаа юм л та. Тэгээд бас л яг ялгаагүй одоо нөгөө өвдөлт бэлгийн харьцаанд ороход маш их орсож өвддөг болсон, таашаалгүй болсон. Дахиад төрөх насны эмэгтэйчүүд энэ төрийг бас ялгах хэрэгтэй. Нөгөө талдаа яалтчгүй түрүүний таны хэлж байгаагаар одоо зүрхнийхээ өвчнөр хүү гэдэг шиг те үнэхэрийн шээс зад гаралтай давсаг юм онжилттай одоо давсаг дэшин сойх мэдцлийн заалттай энэ төр бол бас угаасаа заалтуудын мэдцлүүд бол хийх ёстой. Мэдцэл өөрөө ангаахын нөлцөн практикт байгаа бас тодорхой хэмжээгээр нэн шаардлагатай заалтууд зөндөө байгаа тий. Мэдцэл хийхээс өөр арга байхгүй. Мэдцэлд орохоос өөр арга байхгүй. Тэр хүний эрүүл байдал өөрөө эрүүл мэндэд доголдоод байгаа учраас эрүүл мэндийг буцааж олох гэж мэдцэл хийж байгаа зүйл эмчилгээнүүд бол зөндөө байгаа. Эрүүл мэндийг буцааж олох юм тий. Тэр эмнэлгийн одоо энэ охиносох болоод ингээл 18-9 охтууд хүртэл ингээл юу яаж штэ. Тийм. Тэгэхээр энэ өөрөө эмнэлгийн үйлчлэгээ гэдгийг өөрөө бид нар одоо эрүүл байдал маань өөрөө алдагдаад байгаа өвдөөд байгаа учраас л хийх ёстой гэдгийг л хамгийн нэгдүгürt эрүүл мэндийн боловсрол аягүй сайн сайтай байх хэрэгтэй. Авах хэрэгтэй л дээ. Нөгөө талдаа эмчийн бас нэг этикийн хувьд бол бас энэ дэр миний хувьд 6 жилийн хугацаанд яг энэ эмэгтэйчүүдийн бүхэн сэргийг талаар нь ингээд ажиллаж байгаа үед яагаад вэ гэхээр ялтчгүй өдрийн дотор маш их гэмтлүүд ирсэн байгаа учраас бүхэн сэргийг хэмжлэхийн талаар хаас өөр арга байхгүй тийм чи өөр дараа нь тухайн одоо оёлыг задлах юм уу яах юм те төрх насны эмэгтэйчүүд айгүй их тэгж орж ирж байгаа байхгүй төрх төлөвлөгөөтэй хүүхд тээж хахад л тэр угаасаа л бүх оёлууд нь буцаад одоо задрахч байдаг юм уу те гэтэл яг амжилттай болсон кейсүүд ч гэсэн байдаг. Гэхдээ амжилтгүй кейс нь бол илүү их байд юм болов уу гэж би бол ажигласан. Жохон тодорхой ярил болох. За би энэ тухай огт мэдэхгүй. Ер нь зүгээр Монголын ирчүүд мэдэхгүй. Тэгжээтэл насан турж байгаа охтууд маань эсвэл одоо хань ижил маань надаа гоё таалагдах гад гоё харагдах гад нэг өдөө одоо явцаа хойгоор юм зүр очиод ингээд огч магадгүй шүү дээ одоо би бол таныг айгүй хүндэлж байгаа. Ягаад тэгэхээр над чиг ахаад нэг эмэгтэй хүүхдүүд ингээ хогчхүйтэй. Над чиг дахиад эмэгтэйчүүд очиод ингээд энэ
алдааг хийч хүдэ гэдгийг л санаа зовнод энийг хүмүүст хэлж ярьж өгөөгээр явж байгаа энэ сэтгэлийн чинь бол би айгүй хүндэлж байгаа хгүй стагуулж хүндэл хэрэгтэй. Энэ хүн бол өөрөөрөө хохроод одоо муу хэлүүлээд хамаагүй дахиад энэ ийм эмэгтэйчүүдийн байдалд орчихгүй те. Дахиад эмэгтэйчүүд маань ямар нэгэн байдлаар бүх насан туршдаа ингээд хохирол амсгаар болчихгүй гэдэг. Энийг л санаа зовж өнөөдөр одоо манай нэвтрүүлэгт орё гэсэн. Тэгээ энэ бас л одоо хүний л амьдрал та тийм. Ер нь зөвхөн энэ хохирлын хэмжээгээр одоо жил шахуу юм байдалтай байж нөхөр тусдаа салаа явцсан байна гэд тусдаа амьдраад эхэлсэн байна гэдэг чинь сэтгэл зүйн хувьд та одоо ямар шиг байдалтай байсан бэ? Ер нь зүгээр хүчтэй одоо давж туулж гэнэ үү, хямарч гэнэ үү, ямар шиг байдалтай байна? Яг нөгөө мэдслийн дараагаар бол эхний хэдэн сар бол маш хүнд байсан, маш хэцүү байсан тэр. Гэр бүл талаас гэхээс л нөгөө бие дөгж байгаа өвдөлтөө хүртэл маш их байсан. Яг ингээд би ингээд зүгээр ингээд алхаад явчихдаггүй тий. Алхаад явхад ингээд өргөдөж хорсож өвдөх, бие засахад ингээд өвдөжсэн тий. Айгу хэцүү байсан яг ингээд ийм ирэмдэг хүн болсон юм санагдчихсэн. Тэгээ ер нь бол эхний 2-3 сар бол маш хэцүү байсан. Тэгээд гаднах нөгөө хаван хавдар буугаад нөгөө шарах ойдлууд нэгдгээд яг уу буцаад би хүнлэмж мэдээж хэрэг ажилдаа орсон. Тэгээд өөрийгөө аль болох бас завгүй байлгах гал тий ажил хөдөлмөрөө эрхлээд одоо ажиллаа хийгээд эхлэе тий аль болох завгүй байгаад бас харцсангуй бас нөгөө анхныхаа бодол харцсан бас гайгүй л тий. Гэхдээ бол одоо нөгөө нэг зөөр шаналгаа бол насан турших гэдэг дээр л би одоо айгүй хэцүү байна та. Тэр сайн сэтгэлийн тэнхээд юм тий. Сэтгэлийн тэнхээд тий. Тэм тулдаал одоо л явж байгаа хэл та тий. Энд чинь бас нэг хүний чадамж штэ амьдрах чадвар штэ тий. Тэгээ нэг одоо хүн нэг удаа алдаж болно нэг удаа буруутж болно. Тэгээд нэг насаараа буруутах ёстой юу гэд тий. Ян хүсээ үгөөд штэ. Тэгээд яаны үгөөд штэ. Тэрнтэй адилхан одоо ямар нэгэн байдлаар ийм байдал шилжчихэр их хэцүү. Төрөний тэр таны кейсүүд дээр өшөө жоохон үзэгчдэд одоо би мэдэхгүй юм чи мэдэж авахыг хүсэж байна. Залуучууд аавууд, ээжүүд ч гэсэн мэдээсээ, шин залуучууд ч мэдээсээ яг одоо ямар имчилгээгээ тэр нь ямар болсон байна вэ? За одоо энэ бол нэг загвар л байж нэг кейс. Та тэр нь л өшөө тодруулж илүү ойлгомжтойгоор эмнэлгийн хэллэгээр биш тэ нөгөө албаны хэллэгээр биш ярил. За хамгийн нэгдүгüрт бид нөгөө эмнэлгийн байгууллагт эрүүл бус байгаа зүйлийг те өвдөд байгаа, завуурлаад байгаа, одоо шис задгаараад байгаа ч гэдэг юм уу те. Үнэхээр ийм асуудал үүсгэж байгаа зүйлийг хэвэн байлгах гэж л очих гээд байгаа. Эрүүл байлгах гэж. А энэнд бол ямар нэгэн өвдөл завуур шаналл ард нь байх ёсгүй. А тодорхой одоо эмчилгээний явцад бол завуур өгч болно те. Дараа нь тодорхой хугацаанд бол завуур өгч болно. А тэрнээс хойш бол ямар нэгэн байдлаар насан туршийн завуур гэдэг зүйл байж болохгүй. А нөгөө талдаа бид нар юуг хэллэх ойлгох хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө одоо бэлэг эрхтний хувьд ингээд харахаар бид нар давхраатай давхраагүй нүдтэй өндөр монхор эсвэл одоо навтгар хамартай гэдэг шиг те нэмгэн уурал зузаан уралтай байглаасаа яхтаа л ээж аваасаа ийм эрүүл төрхтөө гарч байгаа. Тэгэхээр яг энэ бэлэг эрхтний хувьд бас яг байгаагаар нь төрөлхийн бэлэг эрхтний маш сайхан өвдөлт завуурл байхгүй тэнцээ маш их асуудал байхгүй бол үнэхээр нөгөө би одоо мухай байна гэж нөхөр нь хэлээгүй байж идэл гэдэг шиг бид нар айгүйх юм бусдын ятгалганд ороод бусд найзуудынхаа бусад хүмүүсийн кейстэй ингэж өөрсдөө харьцуулаад те бүхэл оронд олон төрлийн арсны онцлогтой хүмүүс биш те бор хар шар гэдэг ч юм тэрийг нэгдүгürt хүлээж аваад эрүүл байдал гэдэг зүйлийг хэзээ ч тоолдуулж юусоо болохгүй яг энэ өдрийн нөхөрч хүн эрэгтэй хүний эр бэлэг эрэгтэн дээр бариу нь гоё том нь одоо гоё ч гэдэг юм уу те энэ байдлыг л ерөөсө бүх Монгол иргэд талгаанаас зүгээр ингээд шууд аваа хийчих хэрэгтэй байгаа. Эрүүл өтрээ, халуун өтрээ зэсэн хангамжтай, уян хатан тэ эрүүл өтрээ л эрүүл байна. Тэр эрүүл өтрийн дотор бүх бодисын солилцоо эрүүл байна. Зэсэн хангамжтай учраас одоо эрхтэн системийн цикл мэдрэмж таашаалууд эрүүл байна тэ. Хэвийн чигшлэн ялгарч яадаг ч гэдэг юм уу. Бэлэрхтний хувьд ч гэсэн эрэгтэйчүүд бас яг л хүчрэл сайтай, дур тавилт нь хэвийн тэ одоо юм л ахмал бас эрүүл байна гэсэн үг. Нөгөө талдаа хийгдэж байгаа ажилбарууд гэхээр за нөхөрчгийн насны гэд ирэхээр
ер нь 55 хүртэл гэж бас үздэг л дээ ерөнхийдөө. Дахиж төрөх боломжтой, төрөх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдэд өдрөөний булчин нарийсгах гэдэг мэс заслуудыг маш болгоомжтой. Ер нь бол татгалзах хэрэгтэй. Үйлчлүүлэгч нар ч гэсэн эмэгтэйчүүд ч гэсэн тэрнээс аягүй сайн татгалзах хэрэгтэй. Өдрөөнийхөө булчин нарийсгах гэдэг чинь эзлэхүүн багасгах гэдэг одоо үлдрэг тийм бариу гэдэг ааш тий болгоно гэж ойлголтоор том эмээг л жижигхэн болгоно гэж тийм байна. Тийм ойлголтоор маш их энэ мэдсэлийн аргыг бол сонгож ордог. За энэ дээрс заалтууд бол байдаг. Ямар заалтуудаар хийх үг гэхээр гадна бэлэг эрэхтэн хэрцэн яруулан булчин маань өөрөө маш их хэмжээний задралтай. Одоо шулуун гидсний гидс рүү анус руу гэж ярьж байгаа тий бид нар ингээд ойртцсан бүр нийлцсэн энэ төр нөхцөлд болвол зайлшгүй өсөх замын халдвараа сэргийлээд ч гэдэг юм уу тий тодорхой заалтаар маш бага ойдлуудыг бас тавьж болдог. Энэ өөрөө эмнэлзэн практикт байдаг мэдцлүүд бол зөндөө байгаа. Гэхдээ ойдл мэс засал хийх гэж байгаа бол өмнө нь эрсдлээс сэргийлэх менежментийг эмнэлэг өөрөө эмч өөрөө маш хариуцлагатайгаар хийж авах хэрэгтэй. Жишээ нь гэхэд ханиаж натаж инээж үсэрч хүнд юм өргөх гэдэг бидний өдөр тутамд маш олон удаа өтгөн шигнээ гадагшлуулахтаа тэ шээж багтаа гэж байгаа. Маш олон удаа өдөрт 7-аас 12 удаа хийдэг үйлдэлүүдээр тоошоо дүлэлт өгдөг, буруу рефлекстэй байх юм бол 1000 мэс засал хийлээ тэрийг ингээд тодорхой хэмжээгээр ойлоо, давсгийг дэшин сойгоод очлоо гэхэд нэг ханиалгаал нэг найтаагаал тэрийг доошоо буцаагаал задлаад тайчих. Өшөө тэнд зүслэг орцсон, мэс ажилбар орцсон учраас эргээд тэр хэсгийн одоо булчингийн үйл ажиллагаа цусан хангамж мэдрэлжүүлэлт те бүх зүйлүүдийг гэмтээцэн тасалдсан тэнцээ наалтан гүйцсэн маш хүнд болцсон кейсүүд орж ирдэг байхгүй. Тэгэхээр энийг өмнө нь маш сайн бэлдэж одоо ярилцаж хийх ёстой. Тодорхой хэмжээгээр бие аягүй сайн бэлдэх ёстой. За дараа нь бас сэргийн засах хэмжлэгнүүдэд зайлшгүй заавал орж явах ёстой. За нөхөрчгүй насныхан бол юм өтрээний нарийсгах ажилбаруудаас бас татгалзааж те айлуулах кегэл дасгалыг гэрээ нөхцөлд өөрсдийнхөө рефлексийг зөв болгох талаасаа нөгөө булчинг өөрөөр нь энд бол маш их хэмжээний булчин байгаа. Өөрөөр нь буцаагаад хэвэн хэмжээнд аваачих байдлаар бас хийж авах ёстой. За бас нэг энэ хийгдэж байгаа ажилбаруудад янз бүр өтрийн дотор гээл шахах филер дүүргэлтүүд их. Ерөөсөө л бид нар түрүүний хэлдэг бариу, гоё, нарийн тий за эсвэл одоо им илүү одоо бэлэг эрхтний маань дотор бэлэг эрхтний уруул маань ингээд их унжаагүй энэ төр байх нь илүү гоё гэж бодоод энэ бодлуудыг л тархинасаа аягүй сайн аль болох эрт сайн судлаад одоо мэдлэгээ төрүүлж аваад нухацтай байгаад ингээд сайн судлаад ягаад гэхээр чинь судлах гэхээр эмчтэр очих нөгөө эмч нь ингээд 70 групп нээчихсэн. Би бол багцаалж байна л да. 70 групп нээчихсэн. Тэгээд нөгөө нээсэн 70 группээр одоо энэ бол ингээ янзын гой болно, ийм лаг болсон те. Тийм гой болно те. Тэр нь буцаад тэр нэг гэж тийм таашаал өгөн тгийг ингэ нэтргээд бодоод тахар чинь. Яриад тахар чинь, хилээд тахар чинь. Тэгээд бид нар одоо бид нар гэж энэ хүүхнүүд чинь тэрэн төлөө нөгөө эмч юу хэлнэ, эмч гэдэг энэ нөгөө сэтэртэй нэртэй хүн чинь юу хэлнэ тэрэн л итгээд байна. Наа чи гоё бол одоо мэдээж зочныг бол хэлсэн л байгаа шүү дээ. Мэдээж чи ороод те энийг ингээд ахуулаад ингээд гэж наач амар гоё болоод одоо юу гэдэг амар гоё чи өөрөө ч гоё болон цаад хүнд чинь ч гоё болно гэж юм хэлцэл баг л та бодвол. Тэг хүн л эмчд гоё л болохыг бодсон шүү дээ. Тийм үст. Би ч гэсэн одоо дөрөвдүгээр бүлцүүдэд давхраа хэлчихмэл шүү дээ. Гэт бодохоор тийм үст. Тэгээ энэ нэг хүс мөрөдөл төр л ачиж байгаа тий. Тэгээ энэ дэр за би алддаггүй хүн гэж хаах. Тухайн юмч алдаа гаргасан бол алдаагаа буцаагаад 100% засварлах ёстой байтал, засах ёстой байтал огт хариуцлага хүлээгүй бараг дөрвөн маягаар харьцсан тий. Тэгээ одоо огт хариуцлага хүлээгээгүй ингэж байж юм гэхээр зөв өрөөд байгаа байхгүй юу. Алддаггүй хүн гэж байхгүй шүү дээ тийм үст. Энэ дээр та юу ямар бодлоо вэ? Тий, ер нь бол одоо ямар нэгэн мэдсэл болгон эрсдэлтэй байдаг. Тэгээ би бол одоо телевизээр үзэж байгаа одоо ахад бүсгүүчтэй гэж зөвлөж хэлэхэд мэс засал хийлгэхээс өмнө маш сайн судалж байгаарай. Тэгээ мэс засал яг таны одоо сонголт мөн үү биш үү те энээс өмнө ямар арга хэмжээнд тэр бүх аргуудыг одоо өөр аргаар чингөө судалж үзэж байгаарай л гэж аюу зөвлөмөр сэтгэл хөдлөлөөр ч юм уу те хин нэгний үгэнд найз нөхдийнхөө зөвлөхөөгөөр ч юм уу те сошиал ертөнцийн тэр худал үнэн мэдээлэл бити хатаасаа л гэж бодож би хүсэж байна. Тэгэхээр нэгэнтээ бас ингээд шийдвэр гаргаад алдчихаараа ард нь бас одоо цаг хугацааг эргүүлж чадахгүй гэдэг шиг тий. Айгуу том эрсдэл байгаа юм л да.
Тэгээ энийг яг нэг талдаа нөгөө мэдэрсэн хүн ялтчихгүй айгүй өндөр түвшинд мэдэрч байгаа. Одоо сошиал орчноор ч гэсэн хүмүүс ингээд яг өөрөө мэдрээгүй болохоор ч гэдэг юм уу те мэдэхгүй л яваад байгаа хгүй бид нар өөрсдийн биеэр мэдрээгүй учраас магадгүй одоо комментээр ингээл дарамтцооч л байна л да янз бүр хэлээлтэй хүнийг өөрөө нөгөө туулж амьдрааг үзээгүй хүнд хэцүү байсан үзээгүй болохоор одоо нэг тийм ч хүний зовлон дээр тэгэхгүй яасан ингэхгүй яасан хүн хэцүү сэтгэлийн урам дэм өгөхстэй байдал чинь тэгэхгүй яасан ингэхгүй яасан тэнийг болоо юм тэглээ ингээл тэ. Тэгэхээр нөгөө ангаах талаасаа бид нар бас яг энэ нөхөрчгийн толгомцсон асуудлууд нөхөрчгүй гэдэг чинь өөрөө гэр бүл гэдэг чинь өөрөө бидний Монголыг бүтээгээд байгаа нийгэм бүхэл одоо эдсэн штэ. Тэгэхээр яг энэ би бол яг энэ салбар руу одоо 6 жил ингээд гадны орнууд руу Итали, Францын, Европын орнууд руу тий сургалтаар судалгаагаар ингээд очиод тэр тухайн орнуудын эм чимлэгийн ажилчтай иргэдтэй ч гэдэг юм уу тий ярилцлага хийгээд ингээд явж байхад ерөөсөө л нөхөрчгөн боловсролыг айгүй өндөр түвшинд байлгая. Эмчнэрийнхээ одоо тэр яг нөхөрчгүүдээр ажиллаад байгаа нэмэгтэйчүүдийн эмчд одоо эрэгтэйчүүдийн урлагийн гандрологийн эмч гэдэг юм уу тийм энэ хүмүүсийн мэдлэг ур чадварыг бол маш өндөр түвшинд анхаардаг. Тэгэхээр бид нар ч гэсэн яалтчгүй одоо энэ нөхөрчгүүдээр ажиллаад байгаа эмэгтэйчүүд урлагийн гандрологийн эмчнэрийн ур чадварыг гадны орнуудад одоо ямар байдлаар суралцж байгаа нь тий ямар эмчилгээ хийж байгаа яаж энэ байдлаар одоо өшөө тэр битгий хэл яг ангаахын хичээлээр орж байгаа шүү дээ. Эрсдлийн менежментийг удирдахаас гадна ч гэдэг юм одоо үйлчлүүлэгчтэй харилцах хийх ёс зүй эмчийн ёс зүй харилцаа хандлагын бүх хичээлүүд орж байгаа тий. Энэ болгон дээр айгүй өндөр бас хяналт шалгалтаа хийж стандартчилж за энэ болгон дээр бас маш өндөр хариуцлагатай байх хэрэгтэй байх гэж бодож байгаа. Одоо Европын орнуудад бол саяны хилүүний ажилбар гэж ярьж байна тий хилүү ил гаргах гэж чинь хилүү өөрөө бас ингээд гучигдсан байх нь өөрөө эрүүл байхгүй юу. Нэгсэндээ 90 бэлэг эргэтэн бодоод үзэхээр яг нөгөө эрэгтэйчүүдийн хүч таслах ажилбар гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг хүчийг 19 онд Италийн сургалтанд Италийн урологийн эмчээс авч ирсэн сургалтын дээр хүчийг тасалснаар одоо юу гэдэг чинь бас л яг эрэгтэйчүүдэд асар олон хүндрэлүүд урт хугацаанд ирдэг гэдгийг судалгаагаар нотолцсон. За дэлхийд даяар газар хүчтэй хүүхдээ 4-5 настай шүү дээ. Эсрэгцээд эхэлчихэж байгаа байхгүй юу? Мэргэжлийн эмчнэр нь шүү дээ. Европын албаны. Тэгээд хүчийг таслах нь өөрөө хүнийг бас зэрэмдэглэж нэг талаараа нөгөө талаараа тэр арьс өөрөө уртлын эр бэлэг эрхтний малгай хэсгийг бүрхэж явах хэвээр байтал те тэрийг хүчээр таслана гэдэг бол хүний эрхийг одоо таашаал мэдрэмжийг маш их одоо гэмтэж алга болгож байна л гэдэг байгаа. Яг хилүү бас яг адилхан тэр өөрөө далд байж байгаа сэрэл мэдрэхүү ирэхээр эсвэл одоо бэлгийн одоо орчлын үед ч гэдэг юм уу те хилүүний арьсыг хойш нь олгож одоо илүү сэрлээ хөдөлгөх зориулалттай байдаг. Тэгэхээр тэр байдлыг бас эвдэж одоо хүчээр ингэж хойшлуулна гэдэг бол яг тэр хилүүний мэдсэл дээр би бол үнэхэрийн одоо ерөөсөө нэгддэггүй. За бэлгийн уруул дээр бол бас маш олон эмэгтэйчүүд бэлгийн уруул багасгах юм ажилбарыг бол сонирхдаг, амжилттай амжилтгүй кейсүүд маш их байдаг. Гэхдээ айгүй зөв төлөвлөж хийж явах хэрэгтэй. Зөвлөмжийг айгүй сайн өгч явах хэрэгтэй. За мянгад нэг мэдсэлийн эрсдлүүлсэн бол тэрэн дээр эмч маш этиктэй, ёс зүйтэй хандаж уучлалт хүсээд тодорхой хэмжээгээр хэвийн хэмжээнд нь хадгалаад тэр хүнийг сэтгэл зүгээр нь яаж одоо амьдрал ахуйдаа тий хэвийн байдалд нь орох уу гэдэг тал дээр бас арга хэмжээ авч одоо сэтгэл зүйн төсөлцөө үзүүлэх ёстой л доо. Цаанаасаа эмчийн ёс зүй харилцаа хандлага дээр хүртэл энэ одоо зөвлөмж, дүрм журмууд бол бүгд байгаа. Тэгэхээр тэр этик ёс зүйгаас мөрдөж баримталж ажилласаа. Нөгөө талдаа яалтчгүй үйлчлүүлэгч нар эрүүл мэндийн талын судалгаа боловсролыг бас сайжруулахаас өөр арга байхгүй. Тэр ганцхан тухайн эмийг та шүүхдэг үү юу? Шүүхдэг үү? Нөгөө л хариуцлагатай гаргаж сурсан гэдэг утгаараа. Яг нэг миний хувьд бол айгүй эмзэг сэдв байхгүй юу. Хүн болгонд ингээ яриад бас тийм. Яваад хахаар айгүй хичмэр тий. Тэгээ би өөрөө амар тэр ихтгэл хүнд ярих нь битгэл татны хүмүүстэй тий найз нөхөдтэй ярьж чадахгүй. Тэгээ хин нэг юм тий яриад байхад айгүй тийм нээлттэй сэдв бол биш л тий. Тэгээ над чи бас айгүй олон хохирцсон тэгээ бас ярьж чаддгүй. Энийг ингээ дэлгэж чадахгүй тийм олон хохирогч нараас би байгаа л гэж бодож байна. Чимээгүй тий энэ чинь бол айгүй эмзэг сэдв.
нэрэл гарахгүй сэтвэн тий. Тэгээд би одоо ингээл тэ эний чинь тэ ингээ шүүхтэр очил эсвэл цагтаа дээр очил миний хэлүүний ярьсаг авчлаа таарчлаа. Яах вэ хөө нөгөө цагтаа нүүдээс хараа мэдээж шүүх юм байна. Хэлүү гэдгээ ч мэдхгүй явж байгаа шүү дээ ясан дээрээ. Юу ч ойлгомжгүй байхгүй юм чи амар битүүмжлэгцээ айгу хаалттай сэдв. Энд чинь зүгээр маш хаалттай гэмт хэрэг харагдаад байна. Надад бол. Тийм, дал. Би эмчнэрээ уучлаарай. Яг ч энэ асуудал байгаа учраас хэлээд байгаа. Тэрнээс биш би эмчнэрийг буруутгах гад, эмчнэрийн муу үзэх гээд, эмчнэрийг янз янз болох гээд хичээгээд байгаа юм биш ээ. Яг ч энэ асуудал байгаад байгаа. Тэгээ байгаад энэ одоо маш олон хувийн эмнэлэгт эрэгтэй үний одоо энэ эрэгтэн рүү гээл шахчи маш олон хувийн эмнэлэгт маш хямд үнээр одоо энэ хиймэл хөх, силикон хөхнүүд хийж байна. Одоо саяхан би нэг юм сонслоо шүү дээ. Тэр хиймэл хөх, тэрсмо силикон хөх хийлгсэн эмэгтэйчүүдийн 80% нь хорт хөхнөө хорт авдартаа. Үгүй ямар нэгэн төрлийн хорт авдарт өртдөө гэдэг. Тэр бие суусан силикон гэдэг юм чи ерөөсө хүний биетэй огт нийлдэггүй юм байна. Тэгээд байнгын нөгөө тэр нөгөө химийн төрлийн, хувцрын төрлийн хорт бодисыг хүний цус руу ялгаруулж өгдөг юм байна. Тэгээд ямар нэгэн төрлийн хорт авдарт өртдөг гэж байна. Одоо нөгөө уруул шахуулах, хамар өндөрлүүлэх те. Тэгээд энэ хиймэл хөх хийлгэх, хиймэл өгцөг хийлгэх тэргээл ингээл эн чинь биендээ ямар нэгэн байдлаар хиймэл идэвхтэн суулгасан л болол буюу тэр хувцар силикон гэж хувцрыг төрж штэ чинь. Тэгээд хувцрыг суулгасанд бол та ямар нэгэн байдлаар 80% хорт авдартай болно л гэсэн магадлалтай болчихж байгаа. Тэгэхээр тухайн цаг үедээ жоохон хугацаанд хин нэгэн ирчүүдэд хин нэг нь эсвэл өөртөө гоё харагдах гад хингийн эмэгтэйчүүд тайлбарлагчдаггүй би өөртөө гоё харагдах гэсэн юм аа. Өөртөө таалагддаг. Надад ийм байх нь өөрт таалагдахгүй байна гэдэг. Яг зориулт нь босдод гоё харагдах шүү дээ. Тэгээ өөртөө гоё харагдах гад, өөртөө таалагдах гад ямар нэгэн хиймэл идэвхтэн суулгаснараа өөрөө хүүхдтэйгээ л хэдэн жил ахиухан амьдрах цаг хугацаагаа алдаад байгаа гэж би ойлгоод байгаа юм. Ээж нь хүүдээ, аав нь хүүдээ уртнаас л удаан жаргаж хамт байх хэрэгтэй байтал тухайн цаг үед гоё харагдах хүсэл нь хүүхдтэйгээ амьдрах нэг хэдэн жилийн наан 10 20 жил 30 жилээр богсгаа иччихаар тэгэл хойно хүүхдүүд боо яаж амьдрах юм бол гэл заримдаа бодогддог шүү дээ. Тэ. Яг гадна одоо тэр уруул хамар дээрх мэсцлүүд би зүгээр хувьдаа бодохдоо тий угаасаа дэлхийд даяар л янз бүрийн хэмжлэхийнүүд хийж байгаа ажилтнууд бол хийдэж байгаа. Тэр бид нар ингээд хянах контролдох зогсоох те ямар ч одоо боломж бол бас харьцан. Үний нөгөө гоё сайхан арга хүслийг хянах болцоо байхгүй учраас те. Нөгөө талдаа бидний нөхөрчгүй эргэтэн гэдэг нь өөрөө ерөөсөө гэр бүлийн тухайн хүний одоо ахуй амьдралын те. За одоо зүгээр энгийнээр ярих юм бол би одоо нүдэ муухай болгочоод хэсэг хугацаанд нөгөөдгөө засвал гал янз бүрийн хилэгж ийн гэж бодоход нөхөртөө ирээл эрхлээл хайрлуулаад өмсүүлээл одоо сайхан сексийн харилцаанд ороод дур тавиад те стрессийг бүрэн гадагшлуулж чадаад байгаа байхгүй юу. Энэ бэлгийн харилцаа гэдэг чинь өөрөө гэр бүлийн нандин харилцаа өөрөө маш их стрессийг үл ойлголцлыг алга болгож идэг, халуун дотн байлгаж идэг. Яаж муурж мараас шууд илрүүлдэг те. Өшөө энэ нөгөө дур тайлтын гормон даавар гэдэг нь өөрөө тархинд ямар процессыг өгч байгаа вэ? Би физиологт ямар процесс өшөө нөхөрчгүй эргэтэн гэдэг чинь бидний хувьд амьдралын чанарт ямар нөлөөлдөг эргэтэн бэлээ. Энэ нөхөрчгүй эргэтний доголдол эрүүл бус байдал нь өөрөө амьдралын чанарыг устгадаг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан өвчлөлүүдээс судалгааны агуу их нь орцсон явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байдал өөрөө насан турших байх эрсдэл нөгөө үүсэж байгаа эрсдэл нь те насан туршийн байх одоо тэр эрсдэл нь их байгаад байгаа учраас бусад энэ нөхөх нүүр ам хамар оруулаас илүү энэ бэлэг эргэтэн лүг илүү их анхаараач хайрлаач. Тэгээ энэ бол айгу даалт байдлаар төрөний хилдэг шиг чимээгүй маш том гэмт хэрэг гэдэг шиг би бол яг тэгж бас боддог байхгүй. Ерөнхийдөө бол эмэгтэй хүндээ яагаад өөртөө бий гэж бодож болохгүй юм те. Бидний ихчээж энэ хүн ч өөрөө л хин нэгний ээж ихчдүүл байгаад байгаа штэ. Хин нэгний хайртай ханин байгаад байгаа. Тэгэхээр яг тийм өнцгөр харж бас нэг жоохон бүх эмчнэр бол угаасаа биш. Этиктэй маш олон мундаг эмчнэр байгаа. Битгий хилгээч яах гэж юм хилэгдгийг битгий янз бүрийн хиллэг эрүүл байвал болоо эрүүл байдлаа илүү хадгал гэдэг зөвлөмж өгч байгаа маш олон мундаг эмчнэр байгаа. Ганц нэг тэр этикгүй байгаа эмчнэрийг бас дотроо жоохон
бодоод үзээч энэ бас алдаа үл өөр нь үл шүү гэж би бол хэлмээр санагддаг байхгүй юу. Тэр битгий хэл 2 ихэр хүүхдээ те 7 сартай алдчихсан. Тэгээ 2 ихэр хүүхдтэйгээд бас тэр мэдээж энэ одоо булчингийн үйл ажиллагаа асуудал байгаа шүү дээ. Тэмцээ чинь дөнгөж тэгээд алдсан 2 сарын дараа явж хат яаж нөхөр чинь ийшээ одоо бэлэг эрхтний хийдгийг гэж хэлээд нөгөө оёх гоод мэдцлийнхаа нарийсгах мэдцлийн цаг авцсан тохиолдол байгаа байхгүй залуух эмэгтэйд. Одоо чи ойлгомжтой ярил л да. Ингийн хэлгээр ярих бол танаас ч ямар амжилт байна. Би баг ойлгох гэж барагсаа тархиад төвлөрүүлээд 2 ихэр хүүхд төрүүлсэн эмэгтэйг 2 ихэр хүүхдтэй бүр алдчихж байгаа байхгүй юу? 2 ихэр хүүхэд тэгээд 7 амар асуудал шүү дээ бас хөөрхий. 7 сар тэгээд маш их хөсөн хүлээсэн 2 ихэр хүүхдтэй алдсан байхгүй тий. Тэгээд харилцаан дээр нь ингээд асуудал үүссэн гэр бүлийн харилцаан дээр тий. Гэр бүлийн харилцаа гэдэг нь бэлгийн харилцаа гэж байна. За яг яг энэ нөгөө нэг хосын харилцаан дээр олон зүйлээс олж асуудал үүснэ л тий. Бэлгийн харилцаанаас олж үүснэ. Эсвэл одоо ямар нэгэн өөр бусад ажил тий. Санхүүгийн бэрхшээлч байдаг юм уу? Олон зүйлээс болоод асуудал харилцаа үүсч болно. Тэгээ мэдээж 2 ихэр хүүхдээ тэгээд алдсан эмэгтэй сэтгэл зүй бол бас тодорхой хэмжээгээр эрүүл байхгүй шүү дээ. Маш их стресст нь бухимд нь тэрийг хамгийн ойр дотн байгаа хүндээ гаргана. Тэгэл асуудлууд үүснэ ч гэдэг юм уу те. Тэгээд мэдээж өөрөөсөө эхлэе надад бас асуудал их байгаа юм байна. Энэ талдаас одоо бэлэг эрхтэн маань их суларсан сунсан байгаа юм байна ч гэж боддог юм уу. 2 төрүүлсэн юм чи одоо гэл те. Ихэр хүүхдээс имжингээд одоо яг мэдцлийн эмчнэр дээр очингууд л яг тэр нөгөө хувийн эмнэлгийн мэдцэл хийж байгаа эмчнэр өөрөө хөөх яаж энэ лүү чинь одоо нөхөр чинь бэлэг эрхтний хийд юм бэ? Ангал болсон байна гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэр эмэгтэй тэгшээс ангал болсон юм байна. Тэр эмэгтэй тэгэнгუთ л тэр эмэгтэй одоо миний нөгөө зөвлөмжүүдийг уншиж байгаа дээр ч холбогдож уулзж ирсэн. 7 хоногийн дараа мэдцэлд орох цаг авцсан. 5 хоногийн дараа надтай ирж уулзж байгаа байхгүй юу? Тэгэхдээ 5 хоног нийт унтсан цаг нэг 4-5 цагаар тоологдож байгаа. 5 хоног чи хэдэн цаг вэ гэж бодож үзэхээр сэтгэлэн зовнод унтаж чадахгүй гэсэн үг. Сэтгэлэн зовоод. Тийм. Тэгэхээр тэр хүн ингээд юунд ч цочоод те одоо машин тэрэгэн доогоор орохч байдаг юм уу? Тэр маш их хэмжээтэй стресст оруулсан тэр үгэн гэж байгаа байхгүй юу нөгөө ангал болцсон гэдэг үг хүүхдээ алдсан ингээд минийх хэвээр амар сул болцсон байна гэж имчилсэн тий ангал болцсон гэж хэлсэн. Тэгэхээр одоо манай нөхөр надад уурлахаас яхав те гэд өөртөө буруу өгсөн. Тэгээд нойргүй болцсон. Тэгээд 7 хоногийн дараа бас мэдцэлт гэхээр тийм би физиолог мэдцэлд орохоор амжилтгүй байх, үр дүнгүй байх, бас эрсдлүүд үүсэх бүрэн боломжийг бүрдүүлээд өгчөж байгаа байхгүй юу? Мөнгө олохын тулд тэр хүний санааг бүр алаачиж тий. Амрах ёстой. Маш сайн амруулаад, тайван байлгаад тэгжээж энэ мэдцэлийг хийж, дархлааг нь дэмжиж хийх ёстой. Тэгээд дараа нь ерөнхийдөө бол кегэл дасгал тууштай хийгээд сэргийн засамжлал хийгээр маш төгс үр дүн гарсан байхгүй тухайн юм тий. Тэгтэл одоо нөгөө 5 хоног нойргүй болтол нь бас тийм үг хэлнэ гэдэг бол бас эмчийн дээр идэг айгу өндөр түвшинд харагдаж байгаа юм. Өшөө нөгөө филлер дүүргэлт хийсэн залуу охинд тий нэг булчингийн алдагдал гэх юм их байхгүй тий. Филлер дүүргэлт гэдэг нь одоо нөгөө өдрийн дотор гээл шатсан нарийнхан болгуулах гад юм өдрөндөө гээл тэгээд бүр өдрөнөөс ингээд ногоо идээ бүр гоочсон өдрөнөөс нь нөгөө филлертэй өрөвссөн. Тэгээд чинь бэлгийн зам өвчин биш шүү дээ. Филлерээсээ шалтгаалаад одоо тийм өрөвсөл явагдсан. Одоо тэр өрөвсөл цуснд ороход тэр хүн болов шууд севс болоод өгөх. Одоо залттай тийм насны эрсдэлтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ маш яаралтайгаар улсын эмнэлэг рүү би шилжүүлээд манай дээр шийдвэр гаргахгүй юм. Манайх ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Тэгээд улсын эмнэлгийн зөвлөх эмчнэр лүүгээ ярьж агаад тэр өтрээд салстан доторх гэлэн ингэж хусуулж авч өгч байгаа байхгүй. Бас л халуураал пульс нь унаал бас л их том хүнд ажилбар болчихсон л да насны эрсдэлтэй ажилбар болчихсон. Тэгэхээр иймэрхүү одоо юунууд кейсүүд бол байдаг учраас энэ эргээд нөгөө бариу болох гэж гэдгээр гоё болох гэж гэдгээр л их хариуцлагатай анхааралтай байгаасай гэж бол хүсэж байна. Тэгээд өнөөдрийнхөө эмэгтэйдээс маш том зориг гаргаад маш олон эмэгтэйчүүдийн тий одоо магадгүй энэ яг нэвтрүүлгийг үзээд одоо цаг авцсан ч байдаг юм уу тий тодорхой хэмжээгээр ажилбарт хийлгэн гэдэг мөрөөдөлтэй. Тэгэхэд одоо завж болсон одоо сая гарын дуурай гэдэг бол бас их бага мөнгө биш шүү дээ. Тодорхой хэмжээний ажил хөдөлмөрлөж болсон мөнгө очоод зовлон худалдаж аваад насан туршийн зовлон ингээд худалдаж аваад би сэтгэл зүгээр охироод ижин гэж бас болохгүй. Тэгэхээр тэр эрсдлүүдээс сэргийлээд зориг гаргаад ингээд зөвлөгөө өгөөд өөрийнхөө кейстэй хуваалцаад байж байгаад бол өөрийнхөө зүгээс үнэхээр маш их баярлаа гэж хэлмээр. Тийм телевизийн зүгээс болон нэвтрүүлэг үзэгчдийн зүгээс ч гэсэн та ингээд
Энэ олон хүмүүс сан сэрэмжлүүлэг болгоод энийг үзэж байгаа эмч ч гэсэндээ нэг юм бодно шүү дээ. Би бүх эмчдрийг хэлээгүй шүү уучлаарай. Гэтэ яалтчгүй нэг юм мөнгөний төлөө одоо үнэхээр өстө хүний төлөө сайхан эмчнэр зөндөө байна оо. Өстө хүний төлөө амьдрал зүрхтэй зарцуулсан нэг нэг эдэрхтэн нэг өвчлөлгээд өхөн хатан зүтгэдэг миний мэдих олон сайхан найзууд маань олон сайхан эмчнэр маань байна. Миний найзууд зөндөө эмч юм одоо. Гэхдээ би бүгдийг хамаатаж хэлээгүй. Гэхдээ яг үнэхээр бас нэг тийм дундуур нэг хэд дублгаачуд байна тий. Юу гэхээр өмнөд төлөө өхөн хатан шунтсан тэрийнхээ төлөө хүнийг яаж хохироосон хамаагүй эсвэл хүн алхахад бэлэн болсон. Эсвэл ерөөсөө хүний өхлөөр мөнгө олдог болсон. Одоо ангаах дотор тийм их амар их байж одоо хүний өхлөөр далимдуулж мөнгө олдог ус. Ингэхгүй л чи үхэн. Би хийгээд ангуул тэг тий. Зөв зүрхээ одоо эмчлэх боломжтой өөрөөр хэвийн аргаар эмчлэх боломжтой хүмүүсийг ер нь жоохон мөнгөтэй харагдвал бис заслын заалт руу орчод биш үү гэдэг юм чинь хувийн эмч өдөр бол яригдаад байгаа шүү. Ер нь тий. Тэгэхээр таныг бол одоо мундаг хүн гэж бодож байна би бол. Яг ба амьдралд одоо нан цаана тий. Энэ чинь эмэгтэй хүний сайхан болох гэсэн хүсэл шүү дээ. Би нэг буруутахгүй байна одоо. Хөдлөө ажил хийгээл заримдаа хүүхнүүд маань хөтөн сар махигаал ажил хийсэн мөнгөөрөө 2 сар 3 сар ажил хийх дайны мөнгөөр нүүрний будаг худалдаж авдаг хүчтэй эмэгтэй хүчээ. Амьжтай хүнээр амар үнэтэй будаг худалдаж аваад энэ бас л нөгөө сайхан харагдах нөгөө л ертөнц дэлхийд даяар гоо сайхан ертөнцийг чимэх гэсэн тий энэ хүсэл мөрөөдөл нь гоё сайхан харагдах хүсэл мөрөөдлийг бид нэр үүсгэх арга байхгүй л дээ. Энийг дамжуулж одоо ямар нэгэн бизнес хийж байгаа эсвэл ямар нэгэн байдлаар алдаа гаргасан бол тэрийг нэг 100% хариуцаад уучлалт гуугаад манайхтар жоохон буруу зүрх алдаа гарсан юм шиг байна. Таны биений онцлог тийм байна те. Энд дэр чинь бид нар засъя те. Нөхөндөл одоо Японд ч юм уу Солонгос ч юм уу ингүүл ингэсэн бол одоо сүйд байд болно шүү дээ. Тэгээ та бүхэн сараас дундуур нь найруулагч нэвтрүүлгийн өмнөөс холбогдох одоо зургуудыг бол дүрснүүдийг өгчихсөн байж байгаа. Дундуур нь ойлгомжтой харсан баг те. Тэгэхээр ийм байдал зүйл Японд юм уу Солонгост гарсан бол бид нар чинь зүгээр өстой. Үн төлөөрөө дахиж имжлээ те. Хизээд нөгөө хүндрэл найр. Сэтгэл санааны хохирол те. Тэр болтол нь ажиллаа сэтгэл санааны хохирлын мөнгө төгрөгөөр олгоод те. Тэр ажил байдал алдсан болсон бүх юм ингээд нөхөр олгоо шийдэд явдаг байхгүй. Тухайн эмдгээс танд ямар нэгэн нөхөр олгоор өгсөн үү? Өгсөн. Хэдэг. Тэр нууц үгүй юу? Тэр бол одоо яг хэлэхгүй юу? Ер нь бол миний сэтгэл санааны хохирлтэй бид гарсан өөрчлөлт мөнгөөр бол үнэлшгүй. Ер нь бол тийм. Би зүгээр эргэл хэвийн байдалтай орчвол тэ миний ад жаргалахгүй юу? Хэзээ ч тэгж. Эргэл хэвийн байдалд орчвол танд ямар ч мөнгө хэрэггүй болчихж байгаа шүү дээ. Юусе энэ бол ерөөсөө ямар ч мөнгөөр үнэлэгдэшгүй байна. Нийт хэрэгтэн зүгээрээсээ нэг зүгээргүй болгох чинь гэдэг чинь тэ. Тэгэл яах вэ тэгэл хүн чинь тэгэл бас заримдаа өөртөө л хомдд юм л ш. Би өөрөө л айгүй тийм буруугаал бас өөртөө л хүснэ л дөө бас тэг зүгээр юм зүгээргүй болго өөрөө ингээд илүү дутуу юм сонирхоод ингээд ийм эсцлийн тэрийг л бас тэг өг хэлэн давтаал ингэж баснда маш их харамсдаг юм байна. Одоо та мэрэгчлийн үний үед одоо зочинд ба яаж туслах вэ? Энэ бас тань дээр л ирсэн кейс гэдэг яаж туслах вэ? Нөгөө сэргээн засах хэмжлэгийн тал ямар ч үсэн харуулна. Гэхдээ ерөнхийдөө бол 2 төрлийн сэргээн засах хэмжлэг байдаг. Яг дотоод булчингийн тэр мэс засал хийсгийн өмнө болон мэс засал хийсний дараагийн сэргээн засах гэдэг олон улсын залттай хэмжлэгнүүд бол хийгдэж байгаа. Тэгээд тэн дээр бол одоо хэмжлэгийн хамрагдана. Хойлоо болохоор гадна талд болохоор манад бас нэг Японы гадна одоо талаас нь сэргээдэг эмзэглэхэн гүйтгэл сэргээн засах технологи байдаг. Тэгэхээр ямар ч байсан эхлээд өөрийнхөө байдлаас нөгөө хилүү өвдөлтөд зовиртой байгаа штэ. Энэ дээр байнгын одоо тогтмол одоо орой олгон, өглөө олгон тос түрхэж массаж хийн. Эхний ээлжинд бол энэ өвдөл цаврыг аюулсан алга болгоно. Тэгээд бас сэргээн засах хэмжлэгээтэй хасрна. За бас нөхөн төлжүүлэх ерөн сэргээн засах талын хэмжлэгээнүүдийг бас сонирхоод үзэж болно. Гадны орнуудаас бас судлаад үзэж болно тий. Тэгэхээр массажийг бол аюул сайн хийн. Аюул сайн одоо анхаарна. Тэгжээж тодорхой хэмжээний завуурыг урт хугацаанд бол багасгана. Тэгээд яг нөгөө манай дээр хийгдэж байгаа сэргээн засах хэмжлэгээнүүдэд ямар ч байсан бэ? Одоо туслаад хэмжлэгээнд нь хамруулж өгч болно.
Сэтгэл санааны байдал дээр ер нь гэхдээ яг Монгол эмэгтэйчүүд аягүй тасан цогцод аваад туулаад гарцсан байдаг л та. Гэхдээ ганц нэг одоо юунуудыг бол хийцэн байдаг. Одоо амин орлох үйлдэлийг ч юм уу те. Яг сэтгэл готролтой байхдаа хайртай хүнтэйгээ маргалдах, хэрэлдэх те. Хатуугийг сонсох энэ төр дээр бас давуу төшгөө. Сэтгэл зүйн травмануудыг авахаас өсвөлээд бас асуудлууд хөндөгддөг. Тэгэхээр айгүйх даван туулахын тулд мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хандах те. Ер нь нөгөө завгүй байх, өвчин зовоороо аль болох алга болох л одоо анхаарна. Төвшөө одоо хайртай үр хүүхдээсээ ч үдг юм уу те. Ямар гоё таашаалт мэдрэмж авч ийн аз жаргалтай өөр юунд орчин гэдэг тал руу илээс анхаарна да. Тэг яг эмчилгээ эмнэлэг талаас эсрэг засаг эмчилгээнүүдэд бол бүрэн хамруулна. Гэтэ одоо ямар ч одоо сэргийн засах одоо хийгээд те нөгөө бүр одоо илүүний ажилбар дээр бол бүр тэр хэсгийн одоо ажилбарыг бүр одоо хилэг тааруулаад ингээд арсыг бүр авчихсан. Учираас одоо тэр арс одоо урахгүй нөхөн төлчихгүй. Тэгэхээр эхний ээлжинд бол яг яаж хийж байгаа л өвдөлтийг багасгах талаас нь л эмчилгээний менежмент тавьж зааж өгнө. Тэгэд өөрөө бас хичээнэ л гэсэн үг. Гэхдээ ерөнхийдөө сэтгэл зүгээр нэлээд даван туулчихсан байгаа даа шүү дээ. Тий. Одоо нэлээд жил орчин бол өнгөрцөн. Тэгээд энэ стрессээ даван туулчихсан. Тодорхой хэмжээгээр бас өөрийнхөө төлөө хичээсэн байгаа учраас бас их мундаг. Ер нь Монгол эмэгтэйчүүд тий. Гэхдээ одоо бас нэг талтай айгүй хэцүү байгааз. Айгүй харамсалтай тий. Залуу охтууд хүртэл ийм ажилбар хийлгэж аваад би бол амар харамсдаг. 18, 19 хойштой дөнгөж ганцхан хүүхэдтэй өчнөө цаана амьдрал байгаа. Төрөх насны айгүй олон эмэгтэйчүүдээс янз бүрийн мэдсэл бэлэг хэрэгтэн дээр ингээд хийлгээд байгаад бол энэ үнэхээр байж болохгүй. Энийг бас зарим нэг одоо мэрэгжлийн одоо яамны ч гэдэг юм уу те. Энэ хүмүүсээс анхааралтай аваасай. Заавал одоо гомдол гаргаж иж гомдлын даваа шалгадаг биш байгаасаа Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцоо бол бас тийм л дээ. Ер нь их хвчлэн гомдлын дагуу одоо хяналт шалгалтын процесс явагддаг. Гэхдээ одоо яг энэ мэдсэлийг нэн шаардлагатай үгүй өшөө дахиад дээрээс нь насны заалтуудыг те өвчлөлийн одоо бас байдлыг харгалзаж үзэж зайлшгүй хийх шаардлагагүй бүр огт хийдэггүй болгож ингэж журмалмаар санагддаг шүү дээ надаа. Үйлчлүүлэгч өөрөө хүссэн л бол одоо ямар ч насны хүмүүст хийдэг л дээ. Ер нь одоо хийж байгаа газруудыг ингээд одоо ажиглаад тахт те. Залуу охтуудад хүртэл хийждэг. Тэгэхээр энийг л бүр болиулах хэрэгтэй байна. За бид ямар ч гэсэн өнөөдөр үзэгчдийн комментиг бол огт унших хүссэнгүй. Уучлаарай би бас таны сэтгэл зүг хайрлаж байна тий. Тэгээд бид нар ерөн зүгээр бүгдээрээч нэг тийм тэгтлээч ухаантай болцсон улсууд биш тий. Тэгээд цөмөрөө Норс Монгол хүндээ хайртай бай. Алдсан ч бай, онсон ч бай, хохирсон ч бай, хохироосон ч бай тий. Нэг эхлээд цөхүүлэх нэмж хайрлаас орчих. Дараа нь яхаа нэг нэгэ хайрлаад хамтдаа гар хөдлөөд уршилж яхад Монгол хүн болно шүү дээ. Нэвтрүүлгийн цаг өндөрчлөө уучлаарай. Бид нэр дахин хэрвээ иймэрхүү сэдвийн кейс орж ирвэл би одоо кейсгээ хэлэхээр хүмүүс кейс гэдэг нь тэр юун чухал үгүй гэдэг нэг юм шөмжлөс. Одоо нэг кейсхээс өөр юу гэх те. Оржвол таныг бас хамтарсан нэвтрүүлэгт бас дахин урьж байна. Манад сэтгэл зүйч Ядмсрынгийн Батхүү үйлс нар ажилладаг. Та бас эмнэлгийн төрлийн мэргэжлийн хүчнээс бас дараачдаа ирж байгаарай. За тэгээд зочиндоо бол баярлалаа. Олон эмэгтэйчүүд маань ухаарл авсан баг. Олон эмнэлгүүд сэрэмж авсан баг. Би сэтгүүлч хүний хувьд таны тэр хагалгаа хийсэн эмнэлэг дээр хариуцлага хүлээлгэх тал дээр хамтран ажиллая. Ямар нэгэн байдлаар та ажиллахгүйсэн ч гэсэн би сэтгүүлч хүний хувьд ажиллая гэж бодож байна. Дотор яагаад гэвэл энэ ямар нэг иймэрхүү алдаа гараад байвал одоо маш олон эмэгтэйчүүд хохирноо бүх насаараа тий. Хамгийн амар нь шүү дээ нөхөр нь гэрүүлэн салчиж байгаа энэ хооронд. Та хүүхэдтэй болвол за энийг асууж ирэхгүй бах тий. Тэгээд сервис салсан бол хүүхэд байвал тэнд амар том хохирол болчихоо. Тэгээ энэ хүн зочин маань өөрийгөө бас аимшигтай буруутгаад байдаг тий. Би түрүүнээс ярианд анзаарлаа да нөхрөө нэг хайхтар буруутгаж ярихыг хүсэхгүй тэгэхээр би бас нөгөө сэтгэл зүйн хүнд асуудал руу орчих байх гэж бодоод нэг ухаж орсонгүй тий. Тэгэхээр
Тэгэл ингээл ер нь бүгдсэн тустай маш олон юмар хохирж болчих. Бүтэн жилийн хугацаанд сэтгэл санаа ямар байх вэ? Тэгэл хэрэг ямарх уу, хаа хөрөх үү гэлтэй ингээд энэ хүний үзэж та хүн бодоорой. Өөрсдөө ийм эрсдэл битээ оруулаарай. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт хамтран одоо хөтөлсөн за Зоригт Баатрын Болормоо Ласанте эмэгтэйчдийн нөхөн сэргийн хэмнэлгийн захирал Зоригт Баатрын Болормоо танд баярлалаа. За залуу эмэгтэйчүүдэд ерөнхий эмэгтэйчүүд сануулга сэрэмж өгөхөөр ирсэн зочин танд бас баярлалаа. Нийт үзэгчдийн өмнөөс талархал хэлье. Зоригтой байгаараа, хүчтэй байгаараа тий. Одоо бас туршлагатай эмчтэй уулзсан юм чинь даваад гарч байгаа гэж бодож байна. Ингээд хүний л амьдрал нэвтрүүлэг өндөрж үзэгчтэй. Танд бусдаас нухаар хүнд хэцүү асуудал тохиолдсон уу? Та хин нэгнээс айж ичиж амьдрдаггүй. Та гинээс сэтгэл зүйн асуудлаар тусламж авмаар байна уу? Та яг юунаас айж ичиж амьдрдаг вэ? Та гайхалтай, сонирхолтой, асуудалтай, адал явдалтай амьдралаар амьдрсан хүн үү? Та хин нэгэнд буруутгагдах ёстой хүн мөн үү? Та мэрэгжлийн сэтгэл зүйчтэй өөдөөдөөсөө хараад ярилцаж сууж үзсэн үү? Бүгд таны буруу гэж үздэгч таны хувьд зөв байсан. Танд тэр үед өөрөөр яах ч боломж байгаагүй. Боломжтой гэж бусад хүмүүс үздэгч ямар ч боломж байгаагүй. Хүн нэг удаа буруудаж болно. Нэг насаараа буруутан байх ёсгүй. Та үзэж туулсан амьдралаа хэн нэгэнд сэрэмжлүүлэх болгож ярихгүй гэж юу? Хинч буруу байдаггүй юм. Бид хүн яг ижилхэн л хүн. Хайрлагдах ёстой хүн.